Hello, welcome back. Өнөөдрийн энэ хийсэн мейкап болохоор би нэг юм хятадын Аз ч юм уу те нэг юм октодын бодолтыг хийх гэж хичээлээ. Тэгээд энэний дараа жишээ дүрснээс эхлээд та нар маань step by step бичлэгүүд үзэх болно. Тэгээд уруулаа бол би зүгээр угаасаа ингээм амар тод бодцсон. Тэгээд glossy нэг бодолт хийсэн. Тэгээд арилгач. За одоо штэ хэдэлээ. Toner 50. Энэ болохоор Nature Republic-ийн mild toner гэх green tea-тэй ногоон цайтай toner байгаа. Би toner-ыг айгүй ихээр хэрэгэлдэг учраас бүр ингээд том савлгаатайг авчдаг. Тэгээд хөвн шингээгээд арс марсан дээрээ ингээд тавихаар үндэл гоё идэг. Бүр ингээд услаад өгч байгаа юм шиг л болоо. Нүдний хавдар хурдан буугаасаа нэг юм бүлцэн муухан нүдтэй харагдаад. Урууландаа ингээд филлер хийлгэсэн чинь амар инээдтэй. Миний энэ уруулны деталд ингээд нэг хар юм байгаа гэсэхгүй. Тэгэхээр энэ одоо юу юм болоо гэдэг юмсэн чи шороос. Одоо хам хавийн тоос шороо хам чимж урууландаа наагаад лээ болох юм байна л да. Ой гिचм гэж бодсон шүү дээ. За дараагийн нь болохоор Nature Republic-ийн оливийн найрлагатай бүх төрлийн арьсан тохиромжтой moisturizing emulsion ингээд ахиухан авчтээ. Би ер нь юм арьс арчилгааны бүтээгдэхүүнд ястай гар татдаггүй бас төрхөгтэй ч татхандаггүй заяа. Арьс гоё ээжэж мейкап гоё болдог. Дээрээс нь би илүү үзэсгэлэнтэй байдаг. Тэгээ хүмүүс намайг ер нь ингээ харахаараа 25 настай гэж бодоод идэг. Би чинь 70 насны талыг насалж чадвал байна л да. Өдөр болгоно нэг маск хэрэглэдэг. Арьсыг айгүй гоё чийгшүүлээд өгөхөөр угаасаа тэгээ хөгшрөлт ч удаа явагддаг юм дөө. Арьсаа арчилдаг эмэгтэйчүүд маань л мэдэх бах тийм нэг. Арьсаа арчилдаггүй бол яг одооноос арчилаарай. Арьсан минь та. Жижигэн өсөө энэ содос эдэр ингээ байгааг стацул айгүй тачгүй байгаад байгаамаа бас юм чигээр. За нөөрэ бодох учраас захиндаа юм төрөхгүй. Нар салхинаас хамгаалах зорилготойгоор энэ Tony Moly-гийн Tone Up нарны тос байгаа. Tone Up нарны тос яг юм no foundation тэ одоо foundation-гүй мөртлөө foundation-тэй юм шиг гоё Tone Up хийлэгдэг бүтээгдэхүүн Misha Zisha-гийн тэдэр айгүй гоё ээ. Өдөр тутамдаа зүгээр будчихад янзын. Тэгэл дээр нь хуурай powder тавьчихад өстө янзын шүү дээ. Та нар тэд туршиж үзээрэй за. Би нөгөө Тэнгисээр 24/7-гийн season 2 дээр reaction хийж мэгэлээсэн ш. Тэрийг болсон манайхаа яасан гэсэн чинь нөгөө нэвтрүүлгийн багийнх нь Жиун хасаа 2 маярт нэг юм сонин юм хийлгүүлээд тэ нэг юм балаа яг юм нэг юм сонин үнэмшилгүй нэг юм зохиол явж мавангууд нь миний дургу үрээд бүр ингээд үзхээс нэг худлаа хийсвэр санагдаад харна. За өөрийгөө ингээд сонин мэдрэмж аван энийг үзэх хэрэг байна байхгүй гэж бодсон. Болцсон.
Тэгээ ахиж үзэхгүй дээрс нь ахиж ярихгүй бай гэж шийдсэн. Тэгээд ч угаасаа яг нөгөө өмнөх 2 дугаарыг та нар үзег бол үзээрэй. За би өмнөх 2 дугаар дээр ингээд ерөнхийдөө ингээд хэмний хэлсэн юмнууд яг биелээд байгаа болохоор тэгээд угаасаа баг цохиолын би бичсэн юм шиг. Ой. Тэнгисээр 24/7-гийн юг надаас үзнэ гэж хүлээлтгүй байх нь шүү. Яхиж тийм хийхгүй. Надаа анцгай санагдсан гэхгүй. Тэрэнд ингээд цагаа өрөх амир дэмий санагдаад. Одоо энэ болохоор юуны body collection-ы ийм нөхцөлтийн эсрэг primer байгаа. Тэгээ би нөхцөлттэй жоохон өрчлөөтэй хэсгүүд дээр ингээд primer-а тавьчихдаг. Тэгээ энийг ингээд бас хэтэрхий удаан ингээд нялгах хэрэггүй. Яг түрхээл орхих хэрэгтэй. Миний крем бол Flormarine in Skin Lifting гэдэг крем байна. Foundation. За тэгэхэд foundation-аас авлаа. 3 под. Жоо тийм очлоо. Гэтэ угаасаа юм өөгөө Chinese girls болох гэж байгаа учраас жоо ахиухан түрхэж мөрхчүүл зүгээр юм уу гэж бодод. Энэ парикст айгу хэцүү байна. Энэ кремийг магадгүй хурдан түрхээд хурдан тараах хэрэгтэй гэж магадгүй. За одоо спонжоор тараана. Дараагийнх нь болохоор Pro Concealer. Concealer ч гэсэн маш гоё болгоомжтой тавих хэрэгтэй. Энэ ингээд шахахаар ингээд гараад ирдэг хгүй. Тэгээд эндээ ингээд миний нүдийг хартаа бүр давхраа нөхгүй. Тэгээ би одоо энэ мейкапын бичлэгийг хийснийхээ дараа хөмсөг сармаа сургуулагчийг ямар хүмүүс хэрэглэх юм бэ? Тэ яаж хэрэглэх юм бэ? Хэрэглэх заавар. Тэгээд хэр хугацаанд хэрэглэх? Яг бодит ямар үр дүнд хүрэх юм бэ гэдгийг нь та нартай хэлж ярьж тусад нь бичлэг болгож оруулна. Энэ YSL-ийн нэлээд бор бараанд
крем надад байдаг. Энэнгээс жоохон ингэж авч агаад бүр юм цэгэн туслыг аваад эн чинь нөгөө нэлээд шоколадан бор өнгө учраас ихтүүлчвэл бас баларна. За тэгээ энэнгээрээ ингээд шар үсэн дээр. Нэг юм урууллын өнгөлөгч байгаа. Энэний чери өнгөнөөс нь аваад эндээ тавинаа. За манайхан би энэ парикийг авчи. Энэ парик бүр наадгүй. Яа. Толгой өвдөд баг харвах нь хөөе. Ямар тэнэг харагдтыг. Паудрыг им хорлооноор одоо тараана. Ингэж аваад суур бол нүүр бодолтын бараг 80% нэдэг. Маш гоё суур тавьчих юм бол тухайн бодолт чинь маш гоё болдог гэсэн үг шүү. Нэг ийм жижигхэн спонж авч агаад ингэж авч агаад нүднийхээ доотлыг биг хийчихдэг. Тохрооны энэ хэсгээ ч гэсэн би гिचдэг. Тэгэхээр нөгөө нүд амар хол харагдаж энэ төр. Тэн явахаас өмнө хамар явчих гэж бодож байна. Хамраа маш гоё гаргаад, хэлбэрээ маш гоё гаргаад өгөх юм бол нүүр бодолт маань ерөнхийдөө нэлээд янзын гоё болгох тийшээгээ хандаж байна гэсэн үг. Тэгэхээр би тэний гоёго хамраа энэ LA Colors-ийн энэ bronzer энэ надад досч энэ ингээд хийн. Тэхийн тулд биднэрт нэг ийм багс хэрэгтэй. Багснасаа ингэж авлаа. Ингээд зар. Арчина. Тэгээд энэ хамарны дунд яс дээрээ ингээд ингэж өргөөд яг энд өрчиж байгаа хэсэг шүү. За. Ингээд. Тэгээд дахиад нөгөө энэс ингээд энд ингээд
бодтер айгүй гоё хөөр харагдаад. Тэгээд энэ камерлаа харахаар нэлээсэн цагаан юм л харагдаад байна. Энэ цагаанаас нь ингэж авлаа. Энэ хамрын голд энд ингээд ийм цагаан өнгийн тэннээс түрүүний энэ бүрэнхий багсаараа ингэж аваад за нэгтээ ингээд төр орхичиг зэ. Одоо хэтлээ нүдэ бодох хэвээр. Нүдэ бодохын өмнө сайхан ингээд повдер унгаач. Тэгээ нүд ч гэсэндээ нэг амар олон өнгийн тэн ороод ахгүй айгүй амар. Би энэ Nature Republic-ийн энэ бор өнгөөр ерөнхийд нь шууд будчихъя гэсэн бодолтой байна. Ингээд аваад таган дээр нь ингэж тараагаад тогшоод тэгээд суураа шууд нийлэнхэд нь бороо ерөнхийд нь ингээд үндсэн ганцхан өнгөөр ингээд явчихна гэж ойлгоорой за. Нэг юм саата өнгө байгааз энэнгээр нүднийхээ доод талыг будна. Тэрний өмнө мэдэл аюу яана. За чарныг хийж харч. Нөгөө саяны энэ бор өнгө байгааз энэний арай бүдэг өнгөөр нь одоо энэ хажууд байгаа энэ бүдэг өнгөөр нь нүдний доод талаа будаад. Энэ саатаагаас аваад эсвэл шууд гараар авчи дөө. Гараараа аваад нүднийхээ доод талд одоо хэлээ нүдний төгсгөөл контур энэ төр зурах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр би тэрний тулд надад нэг юм хиймэл давхраа байгаа. Энээсээ би ийм нарийн ингэж ураад ингэж аваад иймэрхүү хавангуудаа энийгээ ингээд нүдэн баримжаагаар 2 хуваачтэй. Тэгэнгүүтээ яг эндээ нь хагаад нэг амар чангахти дараарай за. Будгийн мань хуулцдаг учраас. За ингээд наач. Тэгэнгүүтээ ийм хавтгай хөмсгний тэн аваад надад ийм тойл хэрэгтэй байна. Тэгэхээр ийм хар тэнээр контра чигээ зурна гэсэн үг. Tony Moly Jalen Control зурнаа. Миний бүхэлд. Ойр дэмэд бичлэг хийж суугаагүй. Бор харандаагаар заяа. Нүдний доотлолтой ингэж зураад
Тэгтээ тань харж байна. Нэг юм brow pencil байгаа. Энийгээрээ сармсарч. Энэ Morphe-ийн tennis миний энэ makeup-та зохицох нь энэ шаргал өнгө байгаа. Энийгээр жоохон оранжтай энэ шарыг энэ жоохон оранжтай хайлаад тэгэхээр blush тавьчих гэж бодож байна. Layer энийгээр ингээ хуран дээр авч хагаад энэ ингэж тавиад энэ ингэж тавиад тэгэнгүүтээ хамгийн гоё хэсэг нь нүднийхээ нөгөө цагааруулсан хэсэг дээрээ би одоо хөмсгөө янзлж чадраа. Би сая нэг мөсөн хөмсгөө бодчаад хүрээд ирлээ. Одоо хөмсгөнийхөө энэ төгсгөлийг штэ. Төгсгөлд нь нэг юм гой сүүл. Яг ингэ царайд байгаа. Окей. Сармус болохоор надад нэг юм хоёр байна. Энэ хоёроор давхарлана. Гэхдээ эхлээд энэ лар мороор явчих гэж бодож байна. Ам бодгийг нөгөө миний оролын филрэ хийсэн юм битээ. Сая Европоос ирэхдээ авчирсан гинэ. Надад нэгийг бэлгээсэй. За окей. Нэг иймэрхүү цаанаас нь авч агаад энэ нүдэнд ороо нэг жоохон. Окей. За одоо штэ. Урал бүр ингээд хамгийн гоё хэсэг баггүй өнөөдрийн нүүр бодлтны. Тэгээ би энэ уруулаа бодох моментиг амар удаан хүлээлээ. Тэгээ finally уруулаа бодцгаая. Let's get started.
уруулны хүрээлэгч нэг юм бараан боронгоор удаатай тэр чигт нь улаан тэгсэн мөртлөө глосс. Тэнгүүтээ энэ нөгөө Ruby Rose-ийн хэдэн номер юм бэ? CM06 гэнэ нэг юм өнгө байна. Энэнгээр бууднаа. Битгэхтэй уруулын филлер хийлгчихэд анх удаа ингэж нарийн будаж байна. Who is this? Okay. За ямар ч хэсэн setting spray. Яг энэ өнгийг яаж яг та нарт харуулах вэ? Би ч бас будаж чадах юм аа цусаараа тэгс. Ардлынхны чангалуураар нь чангалахгүй өмсвөл зүгээр юм байна.